Чадварлаг Монгол хүн үндэсний хэмжээний хөтөлбөр Орхон аймгийн төрийн албан хаагч нараас эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэтийн төрийн албан хаагчид хүүхэд эмэгтэйчүүд ахмадуудын дунд чадваржуулах сургалт орох юм. Хөтөлбөр урт хугацаанд үе шаттай хэрэгжих юм байна. Хөтөлбөр төрийн албан хаагчдыг хамруулж байгаагийн учир нь иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ уян хатан эерэг байдлаар үзүүлэх чадварт сургаж хэвшүүлэх зорилготой юм. Иймээс аймгийн засаг даргатай доорх байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Дэлхийн түвшний одоо яг ур чадвар гэж юу юм тийм ээ soft skill гэж ярьдаг. Тэр бол хүн байх суур ур чадварыг бид нар Орхон аймгийн одоо яг иргэд болгонд тийм ээ одоо юу бол өөрийн дадал болгоход бол зөв нэг хэсэг хугацааны ч гэдэг юм уу нэг хэдхэн өдөр юм бол одоо арга хэмжээгээр л хязгаарлагдахгүй байх. Энэ бол одоо урт хугацааны тийм ээ одоо 24 он гэдэг юм уу 28 он гэдэг юм уу магадгүй урт хугацааны юм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэхдээ эхний ээлжиндээ бол бид нар яг саяны 6 бүлэгт хүмүүсүүд дээр яг юм сургалтыг явуулаад тэр сургалт гэдэг маань өөрөө юу гэхээр зэрэг хүн өөрөө өнөөдөр зөвхөн одоо тэр тусмаа төрийн албан хаагчдаас эхлүүлэх гэж байгаа нь болохоор зэрэг төрийн албан хаагчдын хамгийн гол чухал зүйл нь болохоор иргэдтэй энэ төрийн үйлчилгээг шуурхай одоо энэ амар амгалан ажиглалтай ийм одоо орчныг бүрдүүлэх юм зорилготой байдаг учраас төрийн албаагчд өөрсдөө түүчилээд энэ сургалтандаа ороод тэгээд энэ оюунлаг игээдэг зүйлийг тийм ээ түгээдэг юм оюуны элчнэр болгоё гэсэн ийм зорилготойгоор бид нар төрийн албаагчдаас асуулт эхэлж байгаа. Сургалтыг дэлхийн жишг тааруулан заахаас гадна монгол хүний онцлог тааруулах юм. Сургалтын хүрээнд чадварлаг монгол хүнийг бэлтгэх ухамсартай иргэнийг төлөвшүүлэх юм байна. Хүүхэд залуусыг хотоо хайрлах сэтгэлгээтэй болгох, бага наснаас нь бусдад харьцаж өөрийгөө хөгжүүлэх, асуудлыг оновчтой шийдвэрлэж сургах, зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой учраас урт хугацааны хөтөлбөрийг энэхүү Орхон аймгаас эхлүүлэхээр боллоо.